За сайн байцгаана үзэгчдээ. Үрдэнгийн цуглааны ELDCC-ийн сайтаас та бүхэнд хүрдэг бидний нэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын үндэсний шгшөөгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Төвшинбат оролцож байна. Сайн байна. За тэгээд юуны өмнө танд баяр хүргэе. Олимпи 14-т ирэхийг авсан байна. За тэгээд үрдэнгийчүүд бидний хувьд ч гэсэн маш баяртай бахархалтай үйл явдлууд энэ өнгөрөх өдрүүдэд болж байна. Тэгээд өөр чинь Олимпи ирэх авсан тэр тэмцээнийхээ талаар тэр ялтынхаа мөчөөс эхлээ хуваалцсанаар өнөөдрийн нэвтрүүлгээ эхэлсэн зүг болов уу гэж бодож байна. Тэмцээний тухай гэх юм бол Казахстан улсын Астана хотноо басан тэмцээн байна. Тэгээд энэ тэмцээнд Азийн бүх оронд оролцсон байгаа. Тэгээд энэ миний жинд олон сайн тамирчид оролцсон. Тэгээд эхнийхээ тулааны бол одоо гоцмоо гэж одоо хийм гэж эхнийхээ давагт авсан байгаа. Дараагийнх дээр бол Пакистан улсын тамирчид таарч тавсан. Тэгээд тэр тамирчидаас ордоор үдээс илүү хөлөрхөж хэлтэйгээр яасан. Тэгээд дараагийн даваанд болохоор Олимпийн төлөө тоглолт болсон. Тэр тоглолтын дээр Солонгос улсын тамирчин тавсан байгаа. Тэр манаас Олимпийн хүрэл медальтай сонсогдсон. Тэгээд сайн тамирчин байсан. Тэгээд тэрийг тоглоод тэрийг бас оноогоор 17-20 сар ялж тэгээд Олимпийг авсан байгаа. Их авчаад маш сайхан төлөө ерөөсөө 14 жил би хатаад спортоор хичээсэн. Тэгээд 14-т их тэгэл заамлсан боллоо. Анх ер нь хэдгээр ангиас энэ бокс спорт хичээллээ. Яагаад бокс спортыг сонгов? Энэ талаар бас сонирхолтой. Тэр чинь би 4-р анги үлдээ ордоо ямарсан тэгээд анх спортоор хичээлэл. Тэр үед ичээдээ манай ихчнэр намайг үсээ манайг уртуугуулад ийм хоёр хуваацсан урт төстэй юм гэсэн мэт бокс болж байгаа. Бүгд яваад ороод ирсэн чинь юу вэ чи манайш нас надад үсээ ахуулаар авах. Тэгээ би өөрөө тэр үсээ дургуул гэж явуулсан. Манай ихч намайг ингээ уусад хөөрхөн мөрхөд гэсэн. Би эмхтэлэг юмтай яваад орсон. Тэгээд нөгөө манаашаас үсээ хосуулаад тэгээд хаваалцсан толгойтой юм гүйдчихэл. Тэгээд спортоо эхлээл. Тэгээд тэр хугацаанд чи олон ч үед тэгэл тэмцээн оролдоонд орон жим ингээ асан зах зодтолтон тэгэл хэл дээр мондог сайн хүмүүсд зодуулсан. Тийм гот боёлын юм шал тэний шиг юу үе зодуулсан. Тийм гот хэн болгол бокс толгойн тэмтэй болно. Юмтай болдог гэсэн. Өнөөдөр юмтай болсон юм харагдахгүй л 14 жил боллоо. Юмгүй чинь харин ч бас ингэрээс гоё байна. Бас энэ спортоор би ч бас бүхнээс алдаршуулъя гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй болсон. Анх бас их спортоор хичээлж эхэлсэн цагаас яллаа. Тэгвэл одоо бас цуглааныхаа итгэгчнэр зориулсан анх цуглаанд ирсэн түүхээс бас ярил зөвөр болов гэж байна. Зарим нэг нь мэдэхгүй юм уу тийм үү? За анх манай ангийн залуу гэж одоо хөхт нарахуу гэдэг залуу маань бөмбөр тоглодог. Манай итгэгчнэр сайн мэдгүй байх тийм. Тэр ингээд Батар чанх нэгээс ингээд хат явал нөгөөд чинь их дийггүй гэсэн. Наацаастай. Батар чинь хэлээ. Тэгэл тэгсэн тэр хөхт маань энэ ингээд жилээр хэвчсэн ингээд жоо ухаан орол ирсэн манай цуглаанд явдаг. Би тийм цуглааны Есүсийнхээ үе чи танаа Есүс чинь талх өхөн тэгээд чи би чи ингээ атмаа байлаа. Суул атмаа ч хэлээ та. Тэгээд нөгөө дэл чи аюу тийм өнгөрөө. Тэгээд бардам байсан тэгээд нар хөөгч оош зогч юм байна. Харин нар хөөгч маань өрхөөдөө. Чи бид ингээ хажууд нь 10 жил дэж чаддаг байлаа. Өө би таа. Тэгээд чи ямар балер юм болооч. Арай биш. Тэгээд би ч үзүүлдэг чи юу болоод байгаа. Тэр хөхт нэрээс хүн итгэж өөрчлөгдсөн. Тэгээд бид энэ харахтаа юм яагаад ингэж үйл дотроо бодлоорсон юу вэ? Яагаад ингэ өөр болоод устдаас өөр болоод байна. Тэгээд намайг анх 5 дахь ангид баг. Одоо Есүс юм бэлэг өгөх юм байна. Үүтэн гэж хэлсэн. Тэгээд Крисмас баяраар очиад бэлэг авч ирсэн. Тэгээд тэрээ дараал. Тэгээд дараа нь тэгэл намайг тийм ийм хөхтөд тулж ажиллаа гэл улмаа ах шулан батгаш байна. Тулж ажиллаа гэл чи ямар нэг тийм манай цуглаан дээрээ манай символ юм. Тэгээд нэг үлэг салах хаяа нэг очиад ингээ явсаар байгаа баг 5 6 7 8 гаруй анги хүртэл ороод ингээл 9-р анги хүртэл ингээл хаяа надад хаяа тэгж байж цагс максны тэмцээнд цаалуулчих гэсэн. Тэгэл тэгж байж яагаад тэгж жагаад яг 9-р ангид кемпт яваад
Тэгээд тэр үдээрээс юу гэдэг тэг хоёртай ингээд ариус ус ажиллаа хийсэн. Тэгээд хоног итгэл. Тэгээд өвтөс орцсон дээ. Таны бүр бас үндэсний шгшээ тамирч чинь таныг одоо итгэж гэдэг мэдэх байх те. Ер нь юугаараа энэ шгшээгийн ус тамирчтаас таны итгэгч гэдэг юугаар ер нь ялгдаг вэ? Энэ шгшээгийн тамирчид маань бол ерөнхийдөө анх бол намайг яг тийм хөө тэвхний гэрчсэн гэрчлэл яриад ийм хөө байж бүгдээр ер нь дургуйцсан. Тэгэл бүгдээр хатуухал тэгээд дургуйцлээсэн. Тэгээд сүүлдээ намайг арай тийм дундаас тий. Дундаас ингээд арай өөр зүйлс ойлгосон. Хүлээн зөвшөөрдөг болсон. Дарга зэрэггүй хүлээн зөвшөөрдөг болсон. Тэгээд надад бас чим ярих авсан. Би ч тест би юм байдаг юм аа хэлсэн. Нөгөөд бол маань ч намайг бас ойлгосон. Тэгээд яа цаг хугацааны ихээр ингээд явсаар байгаа л тэр хүлээн зөвшөөрдөг болт юм гэдэг. Тэгэл дотроо л наа чинь бисвэж тэгэл надад нэг юм ярихгүй. Анхлаад бол хэцүү байдгаас одоо бол тэр бүгд зөвшөөрөлт одоо бол баярсан. Ер нь таны хамгийн үнцэнтэй ч юм уу хамгийн хайртай медаль чинь ямар медаль? Хүн болгоны тамирчин болгоны тийм медаль байдгүй. Тийм. Таны хувьд ямар медаль вэ? Миний хувьд бол тэр Пакистан гэсэн хамгийн дээдлээс наалтаа Пакистаны тэр доктор Оросын тэмцээнд ороод алтан медаль авсан чинь дээрээс нь давхар олон улсын тийм том тэмцээнд би шилдэг тамирч авсан. Best boxer гэсэн шилдэг тамирч. Тэгээд би тэр медалд илүү хайртай. Пакистанд бас олон улсын тэмцээнээс Пакистаны тэр 100 гаруй тамирч сондоос тий. Тийм ондоос намайг сонгоод шилдэг тамирч ингээд сонгоо медаль авч ирсэн. Тэр нь яасан. Хамгийн анхны медаль хэдэн настай авч ирв? 99 онд Олимпийн гараа гэдэг тэмцээн болж ирсэн. Тэр үед 34 кг жоохон. 34 кг жинд ороод мөнгө медаль авчихсан. Эхний харсан медалийн чинь цуглуулга байлаа. Хоёр дахь нь зайхан том жаацтай зураг их нүдэн туслаад энэ манай итгэгчнэр өсөө бүгд мэдэндээ таны гэр бүлийг те тэгэхээр бас гэр бүлийн хүмүүнийг хэлцүүлээ чинь анх бас зарим нэг нь мэдэх бах те хөрөл хэлсэн бүлгийнхэн Улаанбаатар тогшийг мэддэг хүмүүс юм уу те танаа өөрийнх нь яаж танилцсан нөхөрснийг ч мэдэх бах. Одоо бас гадаад байгаа манай итгэгч нар бас залуучуудын цуглааны хүн байна. Хараахан зарим нэг нь яаж танилцсныг мэдэхгүй ч юм уу. Бас тэр тухай бас ярил яаж вэ? За ингээ манай их нэрийг цолмоо гэдэг. Цолмоо одоо 25 настай. Тэгээ ярих юм нэг сайн ярих юм бол бүр одоо өөр өрөндөө эдэн дүүр ангиасаа эхэлж ярьж итгэлээ. 5 дахь ангиас. 5 дахь ангиас яг. Тэгээ би 5 дахь ангид би анх цуглаанд очижсэн гэж хэлжсэн та сонссон байх. Тэгээд тэр үед чинь яг би ингээ цуглаанд очиад ингээ харж байна. Анх эхнээ одоо сууж байгаа эхнээ харж байгаа. Тэгсэн чинь урд нь ингээ нэг бүгдийн цуглааны хэлсэн байна. Урд нь ингээ бүгд гарч ирэл бүжиг дууд тусч юм цаамаа дээр уртлын хамгийн уртлын игнэн дээр ингээ сууцсан. Тэгэл тэр хүмүүсийг бүжилж байгаа хэсэг өөдөөс нь харж дагаж ингээ ганцхан бүжил. Тэгээ би нийтлээ босч ийсэн ах ингээ харсан чинь нэг охин ингээ бүжиглээл бусдууд нэг өөр ингээ зүгээр сууж цаамаа орсон юм байна. Өөдөөс нь харж ингээ Магтаалын хэсгийнхээ урд хөдөлгөö гэдэг чинь магтаалын хэсэгт урд гараагүй мөртлөө бас бүжиглээд байсан юм шиг хөдөлгөөн мөлгөнө хийгээд юу болдог вэ? Тэгээ цаамаа хичүү тубаахыг анх яаж харж ирсэн. Тэр тухай бас ярив. За би 5 дахь ангид бол харсныгаа ерөөсөө анзаарахгүй юм аа. Илээ. 9 дугаар ангид лөө 7 дугаар ангид лөө 7 дугаар ангиас нөө сян цуглаанд хорж ирээд тэгээд эсэм бүлгээр хүүхд нанх хүүхд агаал ангийн хүүхдэл нанх болохоор тубаг байсан байгаагүй бид нарт байнга ярьдаг ингээ манай ангид ингээ бокс тоглолтод хүүхдээд гэдэг бид нарт ингээ ярьсаар байгаа бид нарт танил болцсон. Тэгээд нэг удаад анхаж орж иржсэн нэг хав халзаар болохоор те хаана нэг үр хөвч өрцөн нэг спорт залуу түр таргаал ингээл бид нэрсэн мэл сууж ирсэн чи орж ирж ирсэн.